Сайн байцгаана уу? G Crime Sug байна. За өнөөдөр та бүхэндээ нэг охины аимшигт хэргийн талаар ярьж өгье. За энэ охиныг Мөнивер Карабулут гэдэг 1991 оны 3 сарын 7-ны өдөр Туркийн Стамбул хотод төрсөн. Гэр бүлийн дундаж амьдралтай эцэг эх хоёр нь охиноо Нимба ажиллаж хичээнгүй Сахилга Баттай өсгсөн. Мөневерийн дээрээ нэг ахтай гэр бүлийнхээ баг нь байсан ба тэр багтаа зураг зурж хөгжим сонирхдаг бас гитар тоглох дуртай нэгэн байсан. Бага ангаа хувийн сургуульд дүргээд дараа нь Стамбул техникийн их сургуулийн дэргэдэх ахлах сургуульд элсэн орсон. Тэгээд энэ сургууль нь өндөр шалгууртай дундаж оноо болон Сахилга Баттай хүүхдүүдийг эсвэлдэг сургууль байсан болохоор Мөневер нь хэр ухаалаг, хэр мундаг охин байсныг бас эндээс харж болно. Мөневерийг даруухан ном унших дуртай, ангийнхантайгаа дотн нийтэж хүүхдтэйсэн гэж ангийнх нь ярьдаг юм бэлээ. Тэгээ түүний мөрөөдөл нь гадаадад боловсрал эзэмшиж, уран зураг болон дизайны чиглэлээр суралцах байсан ба үүнийхээ төлөө өдөр бүр хичээлдээ шамтдаг байсан. Ингээд Мөневер 2008 оны 17 настай байх үедээ нэгэн үдшилэг дээр Джейм гэх залуутай танилцсан. Тухайн үед хоёулаа дунд сургуулийн сурагч байсан ба маш богино хугацаанд хурдан татансаж үрхэж эхэлсэн. За Джейм гэх залуугийн бүтнээр нь болохоор Джейм Гариболу. За Джейм Гариболу нь 1990 оны 7 сарын 29-нд өдөр Стамбул хотод төрсөн. Түүний гэр бүл нь нэлээд нэр хүндтэй аав нь Турк улсын барилгын салбарт үйл ажиллагаагаа эрхэлдэг ийм Гариболу гэдэг хэмээх маш том компани эзэн юм байлээ. Джеймийн дээрээ хоёр эгчтэй айлын хамгийн бага нь олж мэндэлсэн. Жим багаасаа хувийн сургалттай англи хэл дээр хичээл ордог элит сургууль сурч байсан ба гэр бүлийн орчин нь эдийн засгийн хувьд хангалуун, гадаад руу байнга аялдаг, бүр хувийн жолооч болон хамгаалагчтай байдаг байсан. Гэвч багш нар болон ангийнхан хүүхдүүд түүнийг сэтгэл санааны хувьд тогтворгүй, зөрүүд, заримдаа төрөнгийн зан гаргадаг байсан гэж ярьдаг байсан юм байна. Тэр фитнесээр хичээллээж ундаг дугуй болон автомашины сонирхолтой ба цуглуулгатай болох сонирхолтой нэлээд тансаг амьдралын хэм маягтай амьдардаг байсан. Эцэг эхийн түүнийг багаас нь гадаад хэл сурахад нь анхаарч эрхлүүлж ер нь бөөцөлж өсгсөн юм байна. Тэгээд мэдээж ийм амьдралын хэм маягаар өссөн Джейм нь Мөневерээс бол төсөөр ертөнцтэй байсан тодорхой. Джейм анх танилцсан мөчөөс Мөневерийг гих сонирхол нь улам хүчтэй болж тэд хөвчлэн хамт гадуур явж кино үзэж хоол идцгээдэг байсан юм байна. Гэвч Джейм найз охиноо жоохон хяндаг хандлагатай, тэгээд хинтээ хаана явахыг нь байнга асууж уцыг нь хүртэл шалгадаг байсан ба заримдаа бүр найзуудтай нь уулзуулдаггүй байсан байгаа юм. Үүнийг нь Мөневерийн найзууд анзаараад анхааруулдаг байсан ч Мөневер өөрөө Джеймд хайртай бас итгэдэг байсан болохоор хяндаг занг нь ер нь санаа тавьж гинэ гэж боддог байсан байгаа. За ингээд 2009 оны 3 сарын 3-ны өдөр Мөневер ээждээ би өнөөдөр жоохон оройтон шүү гэж найзуудтайгаа уулзнаа гэж хэлээд өглөө эрт хичээлдээ явахаар гэрээсээ гарсан. Мэдээж охин хариуцлагатай оройтсон ч банк хэлсэн цагтаа ирдэг болохоор ээж нь их юм бодоогүй. Ингээд орой 8 цаг болж хахад Мөневерийн гэрийнхэн охиноо холбоо барихгүй байгааг анзаараад холбоо барих гэтэл уцаа авахгүй байсан. Ээж нь ихэндээ магадгүй ангийнхан найзуудтайгаа байгаа байх гэж бодоод өнгөрсөн ч баг зэрэг оройтох үед санаа зовоод залгасан чинь уцаа унтраасан байсан. Аав нь ажил руу явсан байсан ч охиноо хайхаар гэртээ буцаж ирээд тэгээ тэр хоёр найз нөхдөдтэй нь холбоо барьж сураг тавьсан ч хинэж мэдэхгүй байсан. Харин Мөневер өнөөдөр хичээлдээ ирээгүй гэж найз нь хэлсэн ба нэг найз нь өглөө 10 цагийн үед өнөөдөр би Джеймтэй уулзнаа гэж өөрлөө мессеж бичснийг нь хэлдэг. Ингээ маргааш өглөө 8 цагийн үед Италер гэдэг дүүрэгт хог ачигчид нэг чемодан бас гитарын цүнх болсон ба нилийн хүнд бас нэг л хачин байгааг анзаараад нээж үзтэл чемодан дотор нь толгой хэсэг нь байхгүй зогцсосон. Харин нөгөө гитарын цүнхэн дотор нь тасарсан толгой байсан ба тэд харсан даруйдаа цагдаад дуудлага өгч цагдаагийнх нь нин даруй ирж тухайн газарт шалгалт хийхэд тэндээс цүнх болон сурагчийн карт, хувийн эд зүйлсийг нь олсон юм байна. Анхан шатны үзлэгээр тухайн цогцос 17 орчим настай эмэгтэй хүнийх гэж дүгнсэн ба тухайн газараас олцсон эд мөрийн баримтууд буюу сурагчийн картаас нь эдгээр нь бүгдээрээ Мөневер Карабулутих байсан гэж үзсэн. Ингээд гэр бүлийнх рүү холбогдоход ээж нь ихэндээ итгээгүй. Тэр зүгээр л найзуудтайгаа байгаа штэ, удахгүй ирнэ штэ гэж хэлсэн ч мөрдөн байцаагчид баримт, зураг, эд зүйлсийг нь үзүүлэхэд ээж аавынх нь охиноо ирнэ гэсэн итгэл найдвар нь нурсан юм бэлээ.
Тэр өглөөнөөс хойш олдсон эд зүйлсийн дотор байсан сурагчийн карт дээрх нэр Мөнүвэр Карабулут гэж хэвлэл мэдээллийнхэн шуурцгааж энэ хэрэг Туркийн хамгийн их дүүлэнтэй хэрэг болж хувирсан. 2 хоногийн дараа ДНХ шинжилгээгээр энэ мэдээж Мөнүвэр Карабулутыг болгон тогтоогдсон. Ингээд мөрдөн шалгах ажил эхэлж цагдаагийнхан тухайн бүсэд байгаа бүх камер, такси, утасны бүртгэл гээд бүх зүйлийг шалгаж эхэлсэн ба мөрдөн шалгах баг эхний ээлжинд охинтой хамгийн сүлд уулзсан хүмүүстэй уулзахад найз нөхөд ангийнхан гэр бүлийнхэн гээд бүгдээрээ Мөнүвэрийг Жеймтэй уулзахаар явсныг нь баталж өгдөг. Найзуудынхаа хэлснээр Жейм Мөнүвэр хоёр сүүлийн үед нэлээд их маргалдах болж Мөнүвэр бүр сална гэж ярьдаг байсан ба Жейм үүнд нь дандаа дургуцаад тэгээ байнга уулзъя гэж залгаж ярьдаг байсан байгаа. Мөн байцаагчид Жейм Гариболов гэдэг нэрийг сонсоод Жеймийг нөлөө бүхий томоохон бизнес салбартай холбогддог гэр бүлийн хүүхэд гэдгийг нь гадарлаад энэ хэрэг нэлээд амаргүй болох нэ гэж бодож эхэлсэн. Ингээд Мөнүвэр тэр өдөр Жеймтэй уулзсан болох нь тодорхой болж түүнийг эрен сурвалжилж эхэлсэн ба цагдаагийнхан Жеймийн гэрт очиход гэрт нь нэг л хачам бүх өрөөнд цэвэрхэн ч гэсэн сайхан угаас юм уу гэмээр уул мөр айгүй ихтэй угаалгын бодисын үнэр гэд нэвширтэл үнэртжсэн. Угаалгын өрөөнд нь ин тентгүү жижиг юм цусны толтнууд байсан ба тэндээс хутга болон хувцсны тасархай олцсон юм байна. Мөрдөн байцаагчид энд ямар нэгэн зүйл босон гэдгийг ойлгоод олцсон цуснаас дээж аваад ДНХ-ийн шинжилгээ явуулахад тэр цус нь Мөнүвэрийнх болох нь тогтоогдсон. Гэвч Жейм тухайн цагаас хойш сураггүй алгуулсан ба хэвлэл мэдээллийн энэ хэрэгт анхаарлаа төвлөрүүлж Турк улсын нийгэм бүхэлдээ Жейм хаана байна гэсэн асуултанд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Мэдээж Жеймийн эцэг эхийг дуудан байцаахад тэд анхандаа бид мэдэхгүй гэж мэдүүлж исэн ч мөрдөн шалгалтын явцад гэрийн гадаах камерын бичлэг утгагдсан, тэгээ машинаа угаалгасан, зарим эд зүйлсийг шатаасан болгонд нотлогдсон болохоор хүүгээ оргон зайлахад нь тусалсан гэж тэднийг сэжиглэж исэн юм байлээ. Ингээд Жейм 7 сарын турш орсоргүй алга болсон. Тэгээд энэ хугацаанд Туркийн хил, гадаад паспортын бүртгэл, утасны сүлжээ, банкны гүйлгийг шалгасан боловч юу ч олдоогүй. Олон нийтийн сүлжээгээр Justice for Münivver буюу Мөнүвэрийн төлөө шударга ёс гэсэн хөтөлбөр өрнөж эхэлсэн ба сургуулиуд, эмэгтэйчүүдийн байгууллагууд гудамжин жагсаж эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл цэг тавья гэх мэтчлэн хүн бүр чих тавин түүнийг баригдахыг хүлээж исэн. Жеймийн гэр бүлийнх нь тэр айгаад дарамтанд орсон болохоор цогцсон байхаа гэж мэдэгдэж байсан ч цагдаа нар үүнийг нь Жеймийг санаатаагаар нууж байгаа гэж үзэж байгаа юм билээ. Тэгээд өдрөө хоног өнгөрөх тусам энэ хэрэг улам гүнзгийрч цагдаагийнхан Жеймийг Серб, Болгар, Унгар улс руу цогцсон байж болзошгүй гэж тамгийг олон нийтэд мэдээлсэн. Жеймийн гэр бүлийнхэн дээрх дарамт бас олон нийтийн дарамт нэмэгдэж эцэст нь Жейм Гариболов 2009 оны 9 сарын 17-нд буюу хэрэг гарснаас хойш бүхэл бүтэн 8 сарын дараа өөрөө гарч ирэн бууж өгснөөр нэгэн цайны газрын гаднаас цагдаад баригдсан юм байна. Ингээд Жейм баримтлагтаад мэдүүлэгтээ хэлэхдээ Жейм Мөнүвэр хоёр тэр өдөр уулзаад гадуур хоол идчихэд Жеймийн гэрлөө очицгоосон юм байна. Тэгээ гэрт нь тэр хоёроос өөр хинч байгаагүй. Тэгээ гэтэл Жейм гинэт Мөнүвэрийн өмнө харилцаж исэн залуугийнх нь хайрт минь гэх хуучин мессежийг нь олж уншаад маш их уурлан шууд галтгооны өрөө рүү очиод хутаг аваад шууд гиз рүү нь хутгалсан. Тэгээ түүнээс хойш би юу ч санахгүй байна. Тэгээ Мөнүвэрийг би санаандгүй алчихсан гэж хэлсэн юм байлээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Мөнүвэрийн биед нийт 13 удаа хутгаар зүсүүлсэн гэх шарх байсан. Биеийн дэх гэмтлүүд нь маш олон удаагийнх байсан ба хүчтэй цохилтоор үүссэн болох нь тогтоогдсон. Энэ нь санаандгүй биш зориудаар хийсэн үйлдэл гэж үзсэн байгаа юм. Тэгээд Жейм хэрэг үлдсэний дараа зохицсыг хэсэгчлэн чемодаанд хийж гэрийн ойролцоо хог дээр хаяад энэ бүхнийг хэдхэн цагийн дотор хийсэн гэж мэдүүлсэн юм байна. Гэхдээ энэ мэдүүлэг бүх зүйлийн хариултыг өгч чадахгүй, харин ч бүр үнэн эсэх яагаад гэх мэт маш олон асуултыг үлдээж исэн. Мөн мөрдөн шалгах ажиллагаа дууссан ч олон нийт Жеймийн мэдүүлэгт итгээгүй, бас тэмцлээж зогсоогоогүй. Эцэст нь хэргийг шүүхийн шатанд шилжүүлж, шүүх хурал болж, шүүхийн танхимд Мөнүвэрийн гэр бүл, найз нөхөд, охины зурагтай эмэгтэйчүүдийн амь нас үн цэнтэй гэсэн бичиг барьсан эмэгтэйчүүдийн байгууллага сууж исэн. Тэгээ энэ үед гудамжинд бас чагсаалуулж телевизийн шууд нэвтрүүлгүүд хүртэл явж исэн юм лээ. Тэгээ шүүх хурлын үеэр Жейм дахиад би түүнийг санаатаар алаагүй. Тэгээ уурлсандаа хяналт алдсан гэж
мэдүүлэг өгсөн ч өмгөөлөгч түүнийг худал ярьж байгааг нотлон хэрэг гарахаас өмнө худалдаж авсан хөрөө болон камерын бичлэг үйл явдлын дараалал нь түүнийг санаандгүй биш санаатай урьдчилан төлөвлөсөн болохыг харуулж исэн. За ингээд энэ хэргийг эцэслэн 2011 оны 11 сарын 18-нд шүүх шийдвэрээ гаргаад харамсалтай Джейм Гариболо насанд хүрээгүй хүний ангиллаар буюу 24 жилийн хорих ял авсан. Хэрвээ насанд хүрсэн байсан бол энэ ял нь санаатайгаар онц ноцтой хүү амны хэрэг үйлдсэн гэж тооцоод насаар нь хорих ял авах байсан юм байна. Мэдээж Джеймийн гэр бүлийн гишүүдэд хүртэл хэрэг үүсгэж ээж болон авг ах нарыг нь гэмт хэрэгтнийг оргуулсан гэх зүйлэнгээр 1 жил 6 сарын хорих ял өгсөн. Аав Нида Гариболо гэр бүлийн эрх мэдлээ ашиглан хүүг нуун дарагдуулсан гэх хэрэгт буруутгагдсан ч нотлохоо хангалтгүй гэж үзээд судлагдсан юм байна. Ингээд Джеймиг Стамбулын нэгэн хорих анги руу шилжүүлээд тэндээ сэтгэл зүйн хяналтанд ор бусад хоригдлоос тусгаарлагдсан байдалтай хоригддож эхний саруудад тэр ихэндээ ном уншаад хятад хэл суран тэмдэглэл хөтэлдэг байсан юм байна. За ингээд бусад хоригдлоос тусгаарлагдсан гэдэг нь болохоор шоронд ингээд мөнгө төлөөд ийм тусдаа нэг өрөөнд ингэж хоригдож байсан юм бэлээ. Тэгээ баян айлын хөлт болохоор ойлгомжтой байлгүй. Гэтэл нэг өдөр Джейм гэр бүлийнхэнтэйгээ уцаар ярихдаа намайг эндээс гарах арга байна. Өшөөлөөр суллагдах. Эсвэл та нар өөртөө намайг гаргаа гэж хэлсэн байгаа юм. Энэ үед гэрийнхэн түүнийг тайвшруулах гэж оролцсон боловч маргааш өглөөнд буюу 2014 оны 11 сарын 10-нд Джейми камерын өрөөнд амиа урлсан байдалтай олсон юм байна. Тэгээ шоронгийн удирдлагт үүнийг амиа урлсан гэж мэдгдсэн ч хамгийн хачирхалтай нь цогцын гэрэл зураг болон түүнтэй холбоотой ямар нэгэн бичлэг огт ил болоогүй. Мэдээж үүний үхэлд эргэлзэх олон шалтгаан байсан болохоор 2023 онд Минуверийн А болон өмгөөлөгчд нь Джеймиг үнэхээр үхсэн эсхийг нь баталгаажуулахын тулд шарилыг нээж ДНХ шинжилгээ хийх ёстой гэж хүсэлт гаргасан боловч даанч шүүх тэдний хүсэлтийг хүлээж аваагүй ба хэргийг дахин нээх үндэслэхгүй гэж үтсэн юм байлээ. Джейм нь хорих ангид дэг журмын хувьд асуудалгүй сахилга баттай хоригдол байсан ч сэтгэл зүйн хувьд төвшөртэй, сэтгэл готролтой басан талаар шоронгийн сэтгэл зүйч тэмдэглэлтэй дурдсан байт юм байна. Гэтэ олон нийт одоо хүртэл эргэлзээтэй зүйлс их байна. Тэгэд мөн түүнийг амьд байх магадaltaй гэж одоо хүртэл ярьцгаадаг юм байлээ. Ингээд энэ хэрэг өнгөрсөн жил дахиж цөөхөгдөж эхэлсэн. Тэг яасан бэ гэхээр Гарибологийн гэр бүлийнхэн учир битүүлэг зургийг Instagram дээрээ постлоод стори хийсэн юм байна. Харагдаж байгаачлан энэ Гарибологийн гэр бүл суусан байгаа будин дээр нь Минуверийн аллаг үйлдэгцэн. Тэг яг яатсан хүмүүс хэрэг энэ олон жилийн турш тэр будинг ингээд угаагаад отоо хүртэл хэрэглээд ингээд сууж байгаа зургаад даруулж идэг байна. Тэг бүр маш баян айл байж штэ бүр үнэхээр аимшигтай. Тэгээ мэдээж яг миний энэ бодсон шиг хүн болгон бодож ихэлсэн. Магадгүй бүр Джейм одоо хүртэл амьд болохоор одоо ийм аз жаргалтай бас бидэнд ямар нэг ийм дуулмаар байгаа юм бүү мэдээ яг надад бол үнэхээр хачин санагдсан. Мэдээж энэ зургийг юу ч нотлохгүй, юу ч илэрхийлж чадахгүй болохоор мэдээж тэгээ шуугцгаагаал өнгөрцгөөс юм билэ. За энэ хэргийг би турк улсад сурдаг байхдаа нэлээд удаа сонсч ирсэн болохоор та бүхэнд ярьж үеийг шийдсэн. Тэгээд энэ хэргийг судлаад орчуулж авах оронд яг миний өмнөх бичлэгтэр гарсан нөгөө нэг алтартай мөрдөгч гэж ярьжсэн да. Тэр хүн энэ хэрэг дээр ажиллаж исэн юм байлээ. Би мэдээд бас их гайхсан. Тэгэд мөрдөгч өөрийнхөө орсон нэг нэвтрүүлэгтээ нэг саяхны нэг нэвтрүүлэг байсан. Тэгээд тэр нэвтрүүлэгтээ ороод өөрийнхөө дүгнэлтийг ярьжсэн. Тэгээд энэ дүгнэлтийг та бүхэндээ бас хэлж өгье. За Джейм Минуверийг харцсандаа ихэд уурлаж ингээд түүнийг хөнөөсөн. Тэгээ хөнөөснийхаа дараа юу хийснээ ойлгоогүй нэг мэтгэд найз өхнөө алсан байгааг хараад мэдээж толгоондоо яаж нууж даалтлах талаараа бодоод чимдаанд хийх гэтэл одоо чимдаандаа багтахгүй байсан болохоор нь толгойг нь хөрөөгөөр тастаад хоёр хуваагаад гээд хогийн цэгт аваадсан ба хог ачлахын зохицыг хог буталдаг машинаараа бутлаад хогийн цэг дээр аваачаад хаяхад хинч мэдэхгүй гэж бодож энэ бүхнийг хийсэн байх гэж мөрдөгч таамагласан. Тэгээ ийм хэрэг гарчаад хахад бүхэл бүтэн улс даяараа нэг хүнийг хайж хахад 7 сарын турш олдохгүй байна гэдэг нь тухайн айл ямар хүчтэй, ямар их баян айл байсан бэ гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Тэгээд гинт гарч ирсэн шалтгаан нь мэдээж тухайн гэр бүл маш олон өмгөөлөгчдөөс зөвлөгөө авсан байлгүй. 18 хүрээгүйсэн болохоор 18 хүрэхээс өмнө гарч ирээд
ялаа үрээд арай бага ял авсан дээр гэж бодоод өөрөө яваад очсон байх гэж мөрдөгч таамагласан. За ингээд хүмүүсийн хамгийн их мэдхийг хүсэж байгаа зүйл нь мэдээж Жэйм үнэхээр үхсэн үү гэсэн асуултанд мөрдөгч тийм гэж хариулсан. Учир нь тухайн цогцыг авч яваад үхсэн эсхийг нь тодорхойлж гарын үсэг зурулах ажил дээр нийт 40 хүн ирсэн. Тэгээ үүнд нь шүүх шинжилгээнийхэн, цагдаагийнхан болон мөрдөгч прокурорын бүгд гарын үсгийг зурцгаасан ба Жэйм Гарибалогийн цогцыг нь энд эндээс нь авсан нийт 130 ширхэг зураг байсан юм байна. Тэгээ яагаад хүмүүс одоо хүртэл ингэ сэжиглээд байгаа вэ гэхээр цогцыг шинжлэх үед Минүвэрийн талаас ирэх ёстой байсан өмгөөлөгч нь тэр өдөр ирээгүй юм бэлээ. Тэгээд дараа нь мэдээж Минүвэрийн гэр бүлийнхэн Жэймийг үнэхээр үхсэн гэх нотлохой баримт хүсгэд хоёрхан л зургийг нь харуулж чадсан. Тэгээ бусдын нугасаа үзүүлэх боломжгүй зургууд байсан юм бэлээ. Мөн Жэйм амиа орсны дараа тухайн шоронд 30-аад цагдаа болон эмнэлгийнхэн мөрдөө шинжлэх ажиллагаа явуулж хахад зураг хөөрөө камерын бичлэг бүх юмыг нь аваад ахиад тэр 40 хүн дээр авч чод ингээд тэр 40 хүн батлаад гарын үсгээ зурцгаасан юм бэлээ. Тэгээ ийм том ажиллагаа болж хахад Жэйм Гарибало тим актер том зохион байгуулалттай амиа орсон болоод цугтаах ажиллагаа явуулсан байх нь ямар ч боломжгүй гэд шаардлага хүсэлтийг нь шууд ницаасан юм бэлээ. Тэгээд үүн дээр бол мөрдөгч мэдээж тухайн цогцыг Жэймих мөн гэдэгт би итгэлтэй байна гэж өөрөө хэлсэн. Яагаад гэвэл тэр бүх зураг, бүх баримтуудыг харсан юм байлээ. Тэгээд иргэдийг өөртөө тэг ямар нэгэн байдлын тийм драма бити ингэж үүсгээч. Хүмүүс ер нь ингээд ийм драматай юу юм дуртай болохоор ямар нэгэн байдлаар тэр Жэйм болов бишээ гэдэг тийм үндслэл гаргаж ирээд байна. Тэг зүгээр л яг бодит байдал дээр Жэйм үнэхээр амиа орлчихсон. Тэгээд ялаа үүрч чадалгүй зүгээр ийм азгүй явдал тохиолдчихлоо гэж мөрдөгч хэлсэн. За ингээд 2009 онд болж өнгөрсөн одоо ч яригцаар байгаа хэргийн талаар та бүхэндээ ярьж өглөө. Та бүхэнд бас ямар сэтгэл төрснөө бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг ойрхон орох болохоор subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээ баяртай.